Шалом. Шалом шинэлийн мэд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За 4 сарын 1-ний өдрийн шинэ сар, шинэ өдрийн мэндийг хүргэе. За хамтдаа залбирая. Би нөгөө хичээлдээ явах болохоор жоох эрт орчлоо шүү. Тэгээ зарим бичлэгээр сонсох байхтай. Ариун сүнсээ бидний өдөр дараа ариун сүнс бидэнд заагаараа. Ариун сүнс бидний хөтлөн дагуулаараа. Энэ өдөр бид таны хүндэтгэн магтааж байна. Таны хүч чадал бидний дээр дүүрэн байх болтугай. Тэгээ таны оршихуй бид хүсэмжилж байна. Таны үгийн тэр гахалтай өдөржимс заавраар бид алхахыг хүсэж байна. Ариун сүнс бидний хөтлөөрөө Иесийн нэрээр залбирлаа. Амин. За өнөөдөр бид нэр Иохан номын 18:39-с 19:16 18:39-с 19:16 За уншлаа. Алгасал баяраар та нарын төлөө нэг хүнийг сулах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс евдээчүүдийн хааныг та нарт сулж өгөхийг надаас хүсэж байна уу гэхэд дахин энэ хүнийг биш харин Барабыг гэж хашгиралтлаа. Бараб бол дээрэмчин байжээ. Тэгээд Пилат Иесусыг аваач ташуурт болов. Цэргүүд сундуугаар титэм сүлжээ тэргүүн дээр нь тавьж нийл ягаан нөмөргөө тэд түн дээр ирж евдээчүүдийн хаанд мэдчлийгээд хацрыг нь алгадаж бай. Пилат дахин гарч ирээд хүмүүст харахтун би түүнээс ямар ч гин буруу олоогүй та нарт мэдүүлэхийн тулд түүнийг нааш навчирлаа гэв. Иесус сундуун титэм нийл ягаан нөмөргөд гарч ирв. Пилат тэдэнд энэ хүнийг харахтун гэлээ. Тэгтэл ахлах тахилч нар харуулууд түүнийг хараад түүнийг цовтол гэж хашгирлаа. Пилат түнд өөрөөсөө түүнийг аав тэгээд цовтол би л түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. Евдээчүүд түнд бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу тэр өөхөх ёстой. Учир нь тэр өөрийгөө бурхны хүү болгосон гэж хариулав. Пилат түүнийг сонсоод улам их айж дахин ордонд орж Иесусээс чи хаанаас ирсэн бэ гэж асуусан. Иесус түүнд хариу өгсөв. Тийм Пилат түнд чи надад хэлэхгүй юм уу? Чамайг судлах ба загалмаа цовдлох эрх мэдэл надад байгааг чи мэдэхгүй байна уу гэж хэлв. Иесус дээрээс өгдөггүй бол надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд байхгүй. Тиймээс намайг танд тушаасан хүний нь илүү нүгэлтэй юм гэж хариулв. Үүний улмаас Пилат түүнийг суллахыг оролджээ. Харин евдээчүүд та энэ хүнийг сулвал Цэсарын анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цэсарын дайсан мөн гэж хашгиралдаж байв. Тэр үгсийг Пилат сонсоод Иесусыг гаргаж шигтгэмэл чулуун эндэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх судалд сув. Алгасал баярын бэлтгэл өдөр байлаа. 6 дугаар цагийн орчим Пилат евдээчүүдэд харахтун танаа хаан гэв. Тэгтэл тэд тонилго түүнийг цовдол хэмээн хашгиралцсанд Пилат тэдэнд танаа хааныг би цовдлох уу гэхэд ахлах тахилч нар Цэсараас өөр хаан бидэнд байхгүй гэв. Ингээд Пилат тэдэнд түүнийг цовдлуулахаар өгчээ. За өнөөдрийн бидний уншсан хэсгийн Библийн ойлголтын дээр юу гэж байна гэхээр буруу шүлт гэсэн гэрчтэй буруу шүлт. За Пилат Иесусыг гэмгүй гэдгийг мэдэж байсан ч ууралсан олон түн үүмэн дэгдэхүй гэж айж байсан тул Иесусыг цовдлсон. Пилат загалмаа цовдлогдох гим нүглийг Иесусээс олж чадаагүй тул Иесусыг дээгүр өнгөрөх баяраар нэг хүн суллах заншлын дагуу суллах төлөвлөгөө нь бүтлгүүцсэн тул Иесусыг ташуурдуулж доромжилж евдээчүүдийг сэтгэл хангалуун байрлахыг оролдов. Гэвч аль хэдийн Иесусыг алахаар шийдсэн удирдагч нар болон евдээчүүд Иесусыг цовдлохыг шаардахыг үргэлжлүүлсээр байна. Ууралсан олон түмэн болон Иесус өөрийгөө бурхны хүү гэж хэлсэн үгээс айсан Пилат Иесусыг дахин байцаа. Гэвч эцгийн хүслийг биелүүлэхийн тулд загалмайн замыг сонгосон Иесусийн амьдрах үгэх нь Пилат биш харин бурхны эрх мэдэлд байгаа гэж хариулдаг. Пилат дахин Иесусыг суллахыг оролдсон. Боловч Ромын эзэн хааны эсрэг босгочийг аварч байгаа нь эзэн хааныг үнэн ч хүн биш гэж хэлснээс болж эцэст нь Иесусыг цовдлуулахаар тушаав. Бурхан гэж юм бэ?
ташуурдуулж доог тохуу хийлгэж доромжлогдсон. Энэ бүхнийг би төвчих ёстой байсан. Бидний нүглийг үрч зовж шаналсан эзний талаар илүү гүн гүнзгий тунгааж өнөөдөр ч гэсэн загалмайн замыг дагаараа. За надад өчөө сургамж юу вэ? Пилат өөрт ашигтай зам ба зөв зам хоёрын хооронд тэмцэж байгаад эцэст нь өөрт нь амар байдлын тулд Иесийг залмаа дээр цуглуулахаар өгдөг. Би өнөөдөр бас уулзуур дээр байгаа юм биш үү? Зөв зүйлийг мэдэж үнийг хийхгүй байх нь нүгэл гэдгийг санаараа. Яаков 4:17 гэсэн байна. За бидний өнөөдрийн харж байгаа үйл явдал яг одоо тийм Ромын шүүхтэр болж байгаа үйл явдал тийм Ромын шүүхтэр болж байгаа үйл явдал. За тэгээд уг нь бол Пилат түүнийг тийм суллахыг хүсдэг тийм үү? Бүтлгүүтэй. За тэгэл Иесийг ташуурдуул доромжлог евдээчүүдийг сэтгэл хангалуун байлгахыг евдээчүүдэд тал алдахгүйгээс айгүй хичээж байна тийм үү? За хичээж байна. За тэгэл ууралсан олон түмэн Иесээс өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн үгсээс айсан Пилат Иесийг дахиж ингэж байцааж байгаа. За тэгээд энэ шүүх яг ингээд хүний нүдээр харах юм бол энэ дэлхийн шүүх явагдаад байгаа. Дэлхийн шүүх явагдаад байгаа юм шиг боловч яг үнэн хэрэгтэй энэ дээр залмаа солилцоо явагдах гэж байна тийм үү? Энд өөрөөр хэлбэл солилцоо явууч. За тэгээ энэ дээр бид нар зарим нэгэн тодорхойлж мэдээж авах хэрэгтэй зүйлүүд байгаа. Тэрний нэгэн жишээлбэл за Бараб гэж дээрэмч байгаа. Бараб гэж дээрэмч. Тэгэхээр еврей үг нь бар абба гэсэн үг байхгүй. Бар абба буюу эцгийн хүү гэсэн үг байхгүй. Бэрч гэж хэлдэг. Бар абба. Тэгвэл энэ нөхөр эцгийн хүү гэсэн үг байхгүй. Тэгэхээр дэлхийн эцгийн хүү юу яасан байх нь? Энэ дээр суллагдаад хүмүүстэй Барабыг суллал гэд харин жинхэнэ Бурхан эцгийн хүү гэмгүү хэрнээ цавдлагдахад хүрч байна. Гэмтэн чөлөөлөгдөд гэмгүүн суллагдах гэж байгаа ийм үйл явдал болж байна тийм үү? За тэгээд тэд нар юу өөрсдөө мэдгүй тэд нар энэ дээр юу гэж юм хэр евдээчүүдийн хаанд мэдчихийе гэдэг цэргүүд 2 дугаар эшлэл дээр 19:2 дээр цэргүүд сундуугаар титэм сүлжээд тэрүүн дээр нь тавьж нийл ягаан нөмрөгөө гэсэн. За сундуугаар ийм сундуугт өргөсдөг юу байхгүй. За манай гэрт байгаа байхгүй надад байгаа. Тэгээд тэр сундуу юу болохоор энэ жил энэ үйл би ингээд бүр айгүй сонирхолтой манай дүүд энэ чэжугаас те ингээд аваад Улаанбаатарт аваачаад ургуулад айгүй өндөр ургадаг. Тэгээд тэр нөгөө модон юм штэй тэг өргөстэй. Тэгээд айгүй гой цэцэгтэй байхгүй. Тэгээ манай дүүд улаан цэцэгтэй байсан. Тэгээд би юу руу яваад ягаанд явж байгаад би тэрийг уг нь эхлээд нөгөө Монголоос авахаас өмнө эндээ судалдаж авах гэсэн яг үнтэй гадсан байхгүй. Тэгэхээр Монголоос авчирсан. Тэгсэн чи дараа нэг газар очсон чи арай үрсэлгээ айгүй хямдхан байж байгаа юм би цагаан цэцэгтэй, яан цэцэгтэй аваад ингээд надад цагаан ягаан улаан цэцэгтэй байгаа байхгүй. Тэгэд хамгийн гоё нь яадаг вөхөр өвлжөнгөө цэцгэлдэг. Тэгээд одоо ингээд эхлээд ингээд жижигхэн өргөс яж гаал ингээд мод нь их цэгтэйшээ ургадаг. Айгүй гоё. Цэгтэйшээ ургаад тэгээд ургах тусам ингээд тэр нөгөө юу мөчөр ингээд айгүй хатуураад тэгээд айгүйх ингэж өргөс гардаг юм баггүй. Тэгээд ер нь ингээд нөгөө хамаагүй хөрөл гар мар айгүй хатхан түр танаа бодоод айгүй том тэрийг ингээд миний бодлоор нэм жижигхэн юм юугаар хийгүүг те маш томыг ингэж ягаад тэгээд норгож жагаад ингэж дугуурлж титэм хийсэн баг те. Тэгээд тэр өргөс бол зүгээр ингээд бид нар гар хөрөхөд айгүй өвдөж байгаа. Тэгвэл Иесийн бүр тархинд ингэж шингэтэл суулгасан байдаг. Амар байгааз те. Тэгтээ ингээд тэр юу Иесийг одоо ингээд цэргүүд нийл ягаан нөмрөг яг түүнд ингээд хаан гэсэн юг тэд нэр өөрсдөө мэдэхгүй хаан гэдэг илэрхийллийг өргөд байгаа хгүй. Хаанд ядгүй нийл ягаан нөмрөг өмсгдөг, титэм өмсгдөг, тэгээд хаан гэж дууддаг те. Тэгсэн чинь тэд нэр евдээчүүдийн хаан мэнчлийгээд хацрыг нь халгадчихав. Ямар амар те. За тэгээд гэтэл тэг цэргүүд нь тэнд ингээл Иесийг халгадаал доромжлал ингэж Пилат гарч ирээлдэг түүнээс би ямар ч гин бурууг олоогүй гэл ингээл лсэн тий. Тэгэл Иесус сундуун титэм нийл ягаан нөмрөгтэй гарч ирвэ гэж Пилат хэдэнд энэ хүнийг харах дуу ингээл гэсэн чи хүмүүс цовдол гэл тэгтэл ахаал хэлж дээ тий. Өөртөө түүнийг ав тэгээд цовдол би л түүнээс ямар ч бурууг олсонгүй гэдгсэн чинь бидэнд хууль бид тэр үхэх ёстой. Гэхдээ өчигдөр бидний үссэн хэсгээр бид цааслах хэрэггүй гэсэн байгаа шүү дээ.
Тэр өөрийгөө бурхны хүү гэж хэлсэн учраас түүнийг цаавдал гэд ингэсэн байгаа. За тэгэл дахиад орж ирэл та ханаас ирсэн юм бэ гэл ингээд над чамайг судлах те таныг судлах ба цалмаад цавдлах эрх мэдэл аль аль нь надад байна. Та мэдэж гэнэ үү гэсэн чинь эзэн Иесийн дээр яг бурхны эрх мэдэл хэлдэг те надаас дээвэр ямар ч эрх мэдэл танд байхгүй гэд яг бурхны эрх мэдлийг хэлдэг ба. За ингээл ахаал те Иесийг танилга цавдал гэд ингэсэн байгаа. Тэгээд түүнийг энэ дээр айгүй ноцтой одоо үгийг еврейчүүд хэлж яадаг. Тэр нь юу вэ гэхээр Цэзараас өөр хаан бидэнд байхгүй. Пилат хэдэн танаа хааныг би цовдлох уу гэж бүр асуусан баг. Дахин асуусан байдаг Пилат те. Эн чи ямар ч буруугүй байна. Таны цовдлох юм уу? Тэг цовдлох хэрэг байна уу л гэж асууад байгаа шүү дээ. Гэтэл юу гэж тэд нар цовд гэл. Тэгээд танаа хааныг гэж асууж байгаа бүр би цовдлох уу гэсэн чи Цэзараас өөр хаан байхгүй гэж хэлж байгаа. Цэзараас өөр хаан байхгүй гэдэг нь энэ еврейчүүдийн энэ үг урд нь бас гарч ирж байсан тийм үү? Урд нь гарч ирж байхдаа юу гэж юм хэрэг тэд нар нэгдүгээр Самуэль номын дээр яадаг. Бидэнд хааныг үг гэдэг. Тэгэхэд бурхан юу ч хэлдэг. Тэд намайг хаан байхыг зөвшөөрөхгүй байгаа учраас хааныг нэгж байгаа маа гэсэн ийм үгийг хэлдэг. Тэгэхээр еврейчүүд бурханы эрх мэдлийг те эсэргүүцсэн тэдэнд бидэнд Цэзараас өөр хаан байхгүй гэсэн энэ зүйлийг хийж байгаа. За энэ дээр бас нэг аюул чухал үг байгаа. За би хараадах юм. 14-р ишлэл дээр алгасал баярын бэлтгэл өдөр байлаа. 6-р цагийн орчим Пилат евдээчүүдэд харагтун танаа хаан гэж ингэж хэлсэн байна. Алгасал баярын бэлтгэл өдөр гэдэг ба шүү 14-р ишлэлээр. Энэ өдөр нь ямар өдөр гэдэг вөхөр яг алгасал баяр болох гэж байгаа учраас тэндээс нөгөө юугаа алгасал баярт зориулж нөгөө хургаа сонгодог, хоньоо сонгодог өдөр байхгүй. Гэтэл яг одоо энэ дээр юу гэж байна? Гимтэй хүн чөлөөлөгдөд гимгүү Иесус залмаа цовдлогдох гэж байна. За тэгвэл нөгөө яг гитлэл номон дээр гардаг үйл явдалтай адилхан байгаа байхгүй. Гитлэл номон дээр яадаг гимгүү хургийг нэтлээд хурганы цэсийг татхан дээрээ түрхэд тэгээд тэндээс яадаг одоо гимтэй тэр нөгөө айл гэр хүмүүс чөлөөлөгддөг. Тэгвэл энэ дээр яг одоо нөгөө хургийг сонгож байгаа явдал болж байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс гэр гэртээ хургийг сонгоод тэ алгасал баярыг бэлтгэлээ хийгээд алгасал баяраар хургаа нэтлээд бурхны өмнө дахил өргөөд бидний гим нүглийг уучлаарай гэдэг ингэж байгаа бол харин хүн төрлөختний тэ гим нүглийг үүрэх бяцхан хураг яг одоо өөрөөр хэлбэл энд сонгогдож байгаа гэсэн ийм утга байх шүү. За тэгэхээр миний хувьд болохоор ялангуяа 15 дахь ишлэлдээ Цэзараас өөр хаан бидэнд байхгүй гэд энэ үг айгүй хүчтэй тусч जैन. Тэгэхээр юу хэлэх гэж байна гэхээр би үнэхээр тэг миний амьдралд бурхан зөвхөн эзэн Иесус хаан байгаасаа тэг би дэлхийн өөр эрх мэдэлд би өөр зүйлд үйлчлэх вэ. Тэг яг ямар ч үед би бүхтэй хаадын хаан эзэн болсон яг Иесус Христийг би үргэлж хаан хэмээн өргөмжилж түнд үйлчилж амьдрахыг хүсэж байна. Тэгээд энд хүмүүс Цэзараас өөр хаан байхгүй бидэнд байхгүй гэж хэлсэн бол бид харин Иесусээс өөр хаан бидэнд байхгүй гэж хэлэх нь хамгийн чухал юм аа. За юм бэ. Та юу ойлгов, юуг мэдрэв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирал манайхаа ойлгож байгаа тэг би гээс замд гарахгүй бол манай хичээлж байгаа эрт хорн өнөдөр би ч одоо баг 2 цаг шахуу тавхинаа. Хичээлээс оцрохгүй тулд жоох эрт очлоо шүү. За Төв Африкийн бүгд найрамдах улс болохоор 950 мянган хүн амтай 76.4% нь христчин гэсэн тийм үү. За энэ улс дэлхийн хамгийн сайн мэдээ түгээсэн улсуудын нэг байсан боловч энд болон ойролцоох Чад, Судан болсон Өмнө Саму зарим бүс нутагт ахиц дэвшил өөрчлөгдсөн гэсэн үг юм аа. Номлогчийн сургалтад суралцагчдыг илгээхийн тулд тийм бүх илгээх тэр унаа машин зардал энэ зүйлүүдийн төлөө залбираараа гэсэн. Сургалтаа хүмүүс хотын пастораар үйлчлэхийн тулд
суглааны тохиролд оролцохыг эсрүүгч оронд нь хүрч чадаагүй газар руу явуусаа гэж залбираараа. За тэгээд ингээд нэг сургалтанд орсон хүмүүс нь одоо хотод үйлчлэгээ үлдчихэд байдаг, харин тэд нэр яах гэж байна. Сайн мэдээ хүрээгүй газар л очиосоо гэж байна. За ялангуяа хойд бүс нутагт Руанга 90% лалын 90% лалын шашинд Саракапа 50% анимист Кола Кара 65% мусульман энэ хүмүүсийн хойд бүст байгаа энэ хүмүүсийн төлөө залбираараа гэсэн. За тэгээ мусульманчуудын нөлөө ялангуяа хотуудад хурдцтай өссөн цөөн тоны Христ итгэгчид тэдэнтэй холбоо тогтооход бэлэн байдаг гэсэн. За хамтдаа залбирая. Эзэн минь ээ, бидний төлөө загалмаа дээр өөрийгөө зариулсан танд баярлалаа. Та бол хаадынхаа, та бол эзний эзэн. Эзэн та ташуурдулан, дооглуулан, доромжлогдсон ч гэсэн энэ бүхнийг та төвчин нүглийг үрч эзэн бидний төлөө загалмаан замыг нээж гисэн танд баярлалаа. Эзэн тэгээд бид өнөөдөр бас Пилатыг харахтаа Пилат өөр ташигтай замыг сонгоод харин зөв замыг орхиж байгааг харахтаа бид ч гэсэн ямарваа нэгэн зөв зүйлийг мэдсээрч хийхгүй байгаа нь нүгэл гэдгийг санаж бид нэр үргэлж зөв замыг сонгоход та биднийг хөтлөн дагуулаарай. Эзэн өнөөдөр үгийн төлөө баярлалаа. Тэгээд гимтээ миний төлөө гимгүү та цовдлогдсон. Тэгээд та намайг залмаан сараа ариусгаж дуудсан учраас бид үнэхээр танд талархаж байна эзэн. Эзэн тэгэд бид яг одоо Төв Африкийн Бүгд найрамд улсын төлөө залбирч байна. Энэ ард түмэн дээр таны хаанчл байх болтугай ялангуяа сайн мэдээ хүрээгүй тэр хойд хэсгийн бүс нутгуудад тэр лалын шинт анимист энэ хүмүүсийн төлөө бид залбирч байна. Энэ хүмүүс сайн мэдээ хүрэхэд эзэн та өдөртөө та ерөөж та хамтаж өгөөрэй. Эзэн тэгээд бас ялангуяа илгээлтийн сургалтанд сурсан хүмүүс орон нутаг руугаа эсвэл тэр сайн мэдээ хүрээгүй газар руу явж сайн мэдээ түгээхэд эзэн та хамтаж та өдөртөө та ерөөж өгөөрэй. Тэгээд энэ өдрийн төлөө танд үнэхээр талархаж байна. Энэ цагийн төлөө талархаж байна эзэн. Бас энэ ард түмний төлөө залбирах боломжтой байхыг төлөө залбирч байна. Үндэснүүдийн төлөө залбирах цагийг бидэнд өгдөг танд баярлалаа эзэн. Тэгээ бид яг энэ цагаараа бид Төв Африкийн Бүгд найрамд улсыг хөрөөж бид бас Израилийг хөрөөж байна. Израиль дээр бурхан миний та амрам хамглан гадагтаагаараа Израильд дайн зогсох болтгоо. Тэгээд Израиль, Палестин, Иран, Пакистан, Афганистан, Орос, Украин дэлхий дээр болж байгаа бүхий л тэр дайнууд дээр эзний амрам байх болтугай. Тэгээд эзэн бид Афганистаныг танд өргөж байна. Бид хойд солонгосыг өргөж байна. Эзний амрам байх болтугай. Хойд солонгос үнэхээр нээгдэх болтугай эзэн. Хойд солонгосын төлөө үйлчилж байгаа бүхий л тэдний төлөө залбирч байгаа хүмүүсийн залбирлыг сонсож тэр ард түмэн дээр та нэгүсэл ивэл хайраа болгож өгөөрэй. Бас Афганистан өнөөдөр Пакистантай дайны асуудалтай байгаа эзэн. Тэр ард түмнийг та бас үнэхээр хөрөөж өгөөрэй. Тэгээ энэ өдрүүдэд бид мацаг барин залбирч эзний залмаа өдрүүдийг дурсан санаж байгаа энэ цагуудад эзэн та бидний өдөртөө та хөрөөж өгөөрэй. Тэгээд бүх халтрам танд ах болтгоо. Тэгээд бид танд баяр хөөрт урам зоригтой үйлчлэхэд та хамтаагаараа Иесийн нэрээр залбирлаа. Амен. За тунхаглах хэвшлэл. Эзний уул өгöd хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хоосон сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлөг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амен. За цээжлэх хэвшлэл Исая 53-ийн 5-ыг энэ талаар нэгцээж байгаа тий. Гэвч гимтүүлтийн мань улмаас тэр хатгагдан хилэнцгийн мань улмаас тэр бицарчээ. Амар тайвны минь төлөө түүн дээр гисгэлж шархаар нь бид итгэрчээ. Амен. 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 За Төв Африкийн Бүгд найрамд улс. Айгоо Африкт ингээ харахаар энэ хүүхдүүд, эмэгтэйчүүд харахаар сэтгэл хөдлөв. Энэ баримтлын тал аюу хөр хүүхдүүд байгаа зү зүүнтэлд энэ хараач энэ хүүхдүүд ивэн жав. Энэ зүүнтлийн дотлын эмэгтэй хинүүд ямар өрдмөр гонигтай нүдтэй байгаа зү. Бурханы ард түмнийг хөрөөх болтугай. За тэгэд өнөөдөр би эрт гараад явлаа. Одоо цамдаа гарахгүй болтгоо бас жоохон богинохон хэлээ. Эзэвийг та бүхнийг та нар маань үргэлжлүүлээд уншаад өөрөө эзнээс үг аваад өөрөө тэгээд бас яг эзнээс авч байгаа үгээ тэмдэглээд бичээд ингээд бүх зүйлийг бурхан өдөрт болтгоо. Тэгээд эзний нэрээр ерөөж эзэвийг баяртай.